За юу хийж байгаа лээ? Ха? Ажиллаа. Ямар ажил? Ой, ой. Ой. За саяны нөхрийн ухажсэн газар. Ингээ энэ тэнд ингээ сэглээд ухаад явчихсан юм байна. Ажлаа хийж байна гэж зөв шуугаас гараад цухтаагаад яваад байна. Нөгөө моцикл нөхдөд тэнд ухажсэн тийш нь очиж үзье. Машин хараад наашаа зогсоод байна. Ямар хэцүү ороо байж та. Юм ухахгүйгээр амьдарч болдгоо бах та юм. Энэ одоо ухаад чулуу гарсан болов уу? Ухаж байгаа л явчих шиг боллоо. Ийм чулуунууд гардаг юм биш үү? Ийм цагаан. Энэ одоо ийм тал болцсон жижиг чулуу ингээ. Энэ. Тэ ийм чулуу мэдгүй би одоо мэдгүй нэг иймэрхүү чулуу байд юм шиг. Ухаа зохиод исэн гэдэг. За сайн байцгаана үзэгчдээ. Өнөө удаагийн дэнс нэвтрүүлэг өмнөд аймагуудаар одоо бас дам яриа алт чулуу хууль бусаар ухаж байгаа гэсэн ярианы дагуу бас бодит байдлыг та бүхэндээ үзүүлэхээр ингээд аян замд одоо зурглаачтайгаа хоёулаа ингээд гарцсан явж байна. Тэгээд өмнөд аймаг руу дундгой аймаг руу одоо явдаг замд Баянцогт сумын яг хажууханд маш олон машин, автобус, машин, моциклууд ингээд замын хажуугаар яваад ахаар нь сонирхоод энэ зам руу ороод ирсэн чинь яг замд бол моциклтэй газар ухаа зогсож байсан хүнтэй таарлаа. Тэгээд дээшээ гарч ирээд гэр бүлэрээ газар ухаж байгаа хоёр залуутай таар. Өшөө өөр чулуу ухах газар хаана вэ? Тойроод байгаа. Өшөө нэг бүр айгүй олон хүмүүс ухаж байгаа гэсэн тэр нь хаана вэ? Тэр энэ цагааны хувь. Цагааны хувь. Бүр нэлээд олон газар мазаас хэмдэлцэн газар байна уу? Тэр хойно. Энэ одоо та нарын өөрсдөө ч ухсан чулуу юу? Энийг одоо хэнд зарах уу? Тэгээд өмнө говийн хүмүүс зарах шүү дээ. Өмнө говийн хүмүүс зараа хятад руу гарна шүү дээ. Тэгээ ямар үнэтэй авах вэ? Нэг шиг гин. Хитгэн тэгээд 1000-аас дээш явах. Чулуу ухахгүйгээр амьдарч болохгүй юу? Өмнө говьор гаргачих тийм үү тэгээ дандаа. Өмнө говьор. Та нар ч яг өвчлөө баг. Тэгээ өмнө говьор хэл гайл яа. Одоо та нараас бол ченжүүд л авна шүү дээ. Ченжүүд л авна. Тэгээ ченжүүд нь цаашаа яа. Чир болдог үйл. Одоо тэгэл өглөөнөөс ахвалаад орой болт өдөржингөө малтаж ингээд нэг хэдэн төгрөний чулуу орж байгаа юм. Тэр нь ямар чулуу? Тэрийг үзээд хөө. Энэ адил шүү дээ. Бас нөгөө лаглаг чулууг нь ялгцсан юм болов уу шүү дээ. Юг нь ухаа чулууны талаар нэвтрүүлэг хийж байгаа юм. Тэгээд энэ дундгой аймаг болвол ер нь бараг тэр чигээрээ ингээд иргэдэн газар ухаж чулуу олдог гинэ. Тэгээд чулууныхын зургийг та бүхэн бас хайрсан баг. Одоо ингээд энэ тойроод ингээд тэр чигээрээ дандаа ухсан ингээд сэндийлсэн нүхнүүд. Тэгээ иргэд нь бол одоо тэр цаана байна, тэнд байна ингээд моциклтай хаана л бол хаана ингээд хар хэрэг шиг энэ тэнд ингээд одоо газар ухаа сууж байна. Тэгээ чулуугаа олборлоод өмнө говь руу гаргадаг гинэ. Өмнө говь гаргахад ченжүүд нэрж авдаг гэж байна. Яагаад одоо болтол ингээд газар атлахыг ухаад чулуугаар амьдраад байна гэдээ асуухад бол өөр хийх ажил алгаа. Та нар чаддгийн бол ажил олоод өгчөөч. Ажлын байр биелэн болгочвол бид нэр чулуу ухаад ингэж суухгүй штэ гэд өөдөө сэв нэг л ярьлаа.
Тэгээ одоо хэлэх үг үнэхээр олдохгүй нэ. Тэгээд эргэн тойрон энэ Баян цогцсон бол энэ тэнд бол зөндөө олон чулуу ухдаг хүмүүс гарсан гээд одоо тэнд ингээд мотоциклтэй харагдаал тэнд ухаад л зогсоол тэгэл нөгөө жоту шиг юмараа ингээд ухаал зогсож байна. Тэгээ энэ байдлыг одоо төр зэсэг анхааралтай авч ямар нэгэн хууль дүрм гаргахгүй бол нэр үнэхээр ард иргэд бол бас туйлдаа өөрөө ядарсан үнэн байна. Гэхдээ ядарсан ч гэсэн газар ухаж сэндилж одоо ингэж буяндаа бузар хийж гэж ухмааргүй л байгаа. Тэгээд хувь хүний ухамсар гэж одоо бас арай л аимшигтай болж байна. Тэгээд зүгээр байгаа газар дэлхийг ухаж чулуу ухна гэдэг чинь бас хэлэх үг олдохгүй л байна. Одоо тэгээд байдал бодит зургийг та бүхэн харж байна. Бид цаашаа замдаа гарлаа. Одоо цаашаа ямар дүр зураг, ямар хууль бус алт ухаж газар дэлхий сэндилсэн байгаа зургийг одоо бол хэлж мэдэхгүй нь. Ер нь бол цаашаага 3 тис сум тосон бомбын нуруу гэж дархан цааст газар ухаад байгаа гэсэн тэр сургийн дагуу ерөнхийдөө явж байна. Тэгээ цаашаа зам маань пүрүүс хортой явж байгаа учраас зам одоо хүрэх үгүй юу хэлж мэдэхгүй байна. Тэгэл ингээд янз янзын чулуу ингээд гаргаад ийцсэн. Ухаад ийцсэн. Ийм л дүр зураг байна да. Төр засаг минь анхааралтай авч монголчууд нь газар дэлхийгээ ухаа болооч л гэж хүсэж байна да. Хэлэх үгч болтохгүй. За. Говь нутаг маань бас эд шидэ үзүүлж байна. Үрцөө өгсөрсөн одоо нийлээ. Ухын нилээ. Орчлоо уулын гайг орчин бол хүчээр дайрсан чи ингээ орчлоо. Эх орныхоо төлөө урагшаа. Элсийг мацаад ухаад за манай Батуки аав битүүр бас зам заагаад хань болоод 70 задгадаас ажилтаа багт нь ингээд чирээ явж байгаа. Тэгээд ямар ч цаадаа ингээд явъя даа цаашаа.
мөн зэвсэн хэрэн утг минь тэжний хүнийг харчих цэвэр ялдан салих хангми сайхан хми Adara adına Gece avşıge doğdun Bugün beni ırşak gece ışık Uğrayına Ekholmeni За бид 3 тис явах зам бас манай жолооч нар ах нар таарлтлаа. Тэгээд ах нараас жоохон яриа авахыг гэж бодоод гуугаад зогсож байна. За сайн байна ах. За ажил сайн уу? Дугуй чангалж байгаа. Шивээ өрн лөө явж байгаа тий. Би сайхан нөө шивээ өрн дээр танаа нэг майц зэгтээ бас нэвтрүүлэг хийж ирсэн. Жолооч нарын амьдралыг бас жоохон зах зух гадарлаа. Ирээд одоо хэр удаж байна? Тээвэрт яваад. За одоо цагаан сараас хойно л ирсэн. Цагаан сар өнгөрөөгөл ирсэн шүү дээ. Цагаан сар та хэд ирсэн? Бид нар цуг ирсэн. Цуг ирсэн юм уу? Цагаан сараас хойш л одоо энд байж байгаа. Гэрлүүг харьсан уу? Харин биш дээ. Харин байчаал. Хүүхдтэй. Хэд хүүхдтэй? 2 хүүхдтэй. Та. Хүүхд. Хэд хүүхдтэй? 2 хүүхд. 2 хүүхдтэй. 2 хүүхдтэй. 2 хүүхд нь одоо аавгаа санаж байгаа да. Санаж байгаа. Цалин мөнгө яах вэ? Одоо тэгэл явснараа тэгэл. Явснараа. Одоо ер нь сард хэдэн ирээс явж амжиж байна? Хэдмэл даач. Уг шив өрн ч бас гайгүй байдаг үстэй тий. Шив өрн арай гайгүй дээ. Ажил болж байна. Тэгтээ нөгөө яг урддаг илүү бол мөнгө төгрөг нь бага л да. Зүгээр жаач хэлчихсэн. Одоо энэ шалаанцнуудыг хувих уу? Түрээс үг компани жолооч цалинжаад явж. Одоо энд хэдэн тоон нүрсэн бэ? 105. Ер нь 90-с дээш л. 90-с дээш шүү. Аль нутгийнхээ? Баянгор. Та. Баянгор. Хоёр нутгийн хоёр юм уу? Найзууд юм шүү дээ. Хамдууд. Тэгээ хамгийн сүүлд одоо гэрлүүгээ хараад удаагүй. Ерөөсөө 90-с яваагүй юм. Яваагүй. Одоо нэг явах юм шиг. Эхнэр хүүхдээ санаж байгаа шүү дээ. Санаж л байна л да. Бас нэг хэдэн төгрөгтэй болчиход очихгүй л. Тийм. Тэгээ ер нь нууц шүү сардаа нэг хэдэн төгрөг цайл авч байна. За тэгэл ажлынхаа байдлаас л 90-ээрээ. Тэгээ олсон мөнгөө тэгээ шууд гэрлүүгээ яг яваа. нөгөө тогтмол тэд гэж байхгүй бид нар чи яваал явснараа яадаг. Одоо та хоёр тэгээ найзууд цуг кабинд ороод тэгэл буу халаал заримдаа хоол ундаа хийжтэй яг л амьдраа явчихсан. Одоо ингээл яваал хилээ ойчирдчих чал цуг нэг дөрөө тэгэл. Одоо машинд бол ганцаараа л явна үстэй. Машиндаа ганцаараа. Ингээл яг таньдаг ингээд нэг юугаараа Фракц болоод тэгэл явчихдаг. Би биндээ туслал тийм болоолаа. Туслал тэгэл эвдрэгт нь амжилт залуугаа амжилт. Яг ингээд Монголын нүүрс зөөгөл байна л да. Тэгтэл зөөж байгаа газар нь ингээд бах байдгаараа шороонд эргэлдээд идэг. Авж байгаа газар нь баяжаал одоо нүдэн дээр цэцгэлээл. Одоо хилийн бомбтууд бол мундаг л болсон биш. Тийм шүү дээ. Шив өрөнгө дээр цаатлын бомбт бол би очиж ирсэн. Одоо цаанаа тий зэхээ бомбт бол цаанаа бол маш олон байшин барилга барьсан бүр хоосон. Тэгэл байгаад энэ тал дээр юу гэж бодд юм бэ?
адил байна уу? Яг л манайх одоо адилхан л хөгжмөр уг нь зарж байгаа юу ч арай илүү хөгжим. Уг нь манайх зарж байгаа илүү л мөнгө авмаар юм тий. Харин тий. Хэцүү байна бас. За ах нарт амжилт. За. Тэгээ алтан шар зам үлзийтэй болохгүй. Баярлаа. Баяртай. Ард түмний төлөөлөл буюу ард түмний тэмцэл 21 гэсэн одоо гишүүдийн нэг нь бидэн лөө яриа та гурав машиндаа онох гэж байна. Манай гэрт ирээ. Тэгээ маргааш өглөө том машин гаргаад бодит байдлыг та бүхэнд харуулъя гэсэн дагаа одоо бид хоёр ирчээд одоо хончоод одоо өглөө одоо нөгөө тэмцэл 21-ийн төлөөлөл болсон хүмүүс маань одоо нэг том машинтай яриад бид хоёрыг дагуулж явах гэж байна. За тэгээд одоо яг үнэндээ тэр ухах гад байгаа тосон бомбын нуруу ер нь сэндийлэгдсэн юм уу тосон бомбын нуруу гэж ямар гой үзэсгэлэнтэй газар байдаг юм байна. За тэр аваар одоо ургамал ботмуудыг сүгдгсэн тал юу байна? За зам нь одоо хууль бусаар тавигдсан гэж яриад байгаа. Бас улаан чулуу гэж яригадаад байгаа. Энэ бүхний талаар одоо та бүхэнд үнэн бодит байдлыг одоо нүдээр үзэж ард түмнийхээ нүд чих болохоор бид хоёр одоо ингээд хүлээгээ зогсож байна. За тэгээ ямар ч өнөдөр нэвтрүүлэг маань ганцхан дүүрэн очих бах. Тэгээ хамгийн эцсүүлд нь л ер нь бол их орон газар шороогоо бүгдээрээ хайрласай л гэдгүү хэлж байна да. Тэгээ сайхан амарлаа. Одоо ингээд замдаа дахиад явах гэж байна. За үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 3 тис суммаас 12 км-д орчдог тосон бомбын нурууны үзүүр хайластын өндий шитэн ам гэж үнэхээр үзэсгэлэнтэй байста бишрэмээр маш сайхан юм хөндөд ороод ирсэн байна. Өөрөө ирэхгүй одоо дуу алдлаа. Тэгээд
Ямар сайхан байгальтай юм бэ? Гурван тис сум үнэхээр гоё байгальтай. Одоо эргэн тойрон одоо та бүхэн бас мэдэх бах. Хэрмэн цав, хонгорис, толингад, одоо тосон бомбын нуруу гэдэг одоо ийм сайхан үзэсгэлэнт байгальтай газар бол үнэхээр одоо өөрөө ирэхгүй л дуу алдмаар байна. Тэгээд хамгийн гол нь ийм сайхан үзэсгэлэнтэй байгалыг нутгийн иргэд одоо хамгаалаад уул уурхайг одоо ер нь бол талсан зогсох хэрэгтэй гэдгийг бол маш ихээр одоо бодож төлөвлөж байна. Тэгээд нутгийн иргэд бол ард түмний тэмцэл 21 гэсэн одоо энэ нутгийн иргэд байгаа. Одоо энэ нутгийн иргэдтэй одоо би хамтраад одоо яг тосон бомбын нурууны үүрсгээр одоо хайгуулын лицензтэй зөвшөөрөл авах гээд одоо нүүрсний урхаа ухна гэж төлөвлөсөн байгаа кемп буусан байгаа. За тэр кемпээр одоо бид нэр очиж үзэх гэж байна. За тэгээд ямар ч энэ хавцлаар ороод ирэхэд үнэхээр гоё байлаа. Тэгээд ийм сайхан байгалыг хайрлж хамгаалаач. Монголчуудаа энэ байгалаа бүгдээрээ одоо өвөг дэцээсээ үлж авсан үр хожтой үлдээж өгөх бидний маш том үүрэг хариуцлага байгаа. Тийм болохоор хайрлаач, хамгаалаач. Энийг аялал жуулчлалын бүсэд оруулаад хүний гарын оролцоотойгоор улам илүү хөгжүүлээд маш одоо орлого олох боломж бол асар их байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд ийм сайхан байгалыг та бүхэн бас одоо камераар харсан байх. Нисдэг камер ч гэсэн одоо та бүхэнд харуулах баха. Тэгээ эх орныхоо төлөө бүгдээрээ эвлэлд нь нэгдэж хууль бус зүйлийг бүгдээрээ таслан зогсооцгоё гэж уриалмаар байна. За энэ хайластын өндөө Шатын ам гэж бол үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай. Тэгээд одоо хуртаа сайхан зуншлагтай үед бол ингээд ус урсдаг. Бүр ингээд тогтцсон байна. Зураас гарцсан ийм сайхан. Эндээс одоо горих урсаад доошогоо урсаад явна. Тэгэхээр одоо бид байгальлыгийг хайрлаж чадах юм бол мөнхийн устай байна л гэсэн үг. Өвөлдөө бол маш сайхан ус тогтчихдээ юм байна. 4 жил ер нь гантай байсан учраас бас ус багтай. Одоо бүр ингээд зүгээр сайхан тол болоод үлдсэн юм. Энэ жил уртаа байгаасаа л гэж залбирч байна. Тэгээд ийм сайхан нутгаас алт мөнгө шүтсэн хүнэнцрүүд савраа татаасаа л гэж хүсэж байна да. Хизээ монголчууд газар шорогоо малтаж гахаа мэт сэндилж ухаж амьдарч байсан тэр түүхийг бол биелав сонсоогүй мэдэхгүй байна. За ухлаа гэхэд хууль ёсны дагуу ухсан газараа нөхөн сэргээлт хийгээд бут ургамал ургуулад гүний усыг хөндөхгүйгээр бас зөв одоо зохистой хуулийн дагуу ухвал бас болж байна. Тэгэд ийм сайхан байгаль хайрын яаран болж байгаа бол одоо үнэхээр сэтгэл эмзэглэж байна да. Тэгээд одоо бүгдээрээ л эх орноо хайрлаач. Миний нутгийн газар шороноос бурхан гуйсан ч бүү өгөөч гэж үгийг л хэлмээр санагдж байна да. За бид явсаар энэ говийн сакура буюу энэ бүлс гэдэг энэ бутлаг ургамлын хажууд ирсэн байна. Энэ одоо дөнгөж цэцгэлж эхэлж байна. Тэгээд маш гоё өнгөтэй, маш гоё үзэсгэлэнтэй ийм ягаан өнгөтэй цэцэг дэлбэлдэг. Тэгээ одоо энэ говь болвол тэр чигээр ийм бутлаг ургамал байгаа учраас энэ говь болвол тэр чигээрэл маш гоё үзэсгэлэнтэй харагддаг нь бол тодорхой. Дөнгөж одоо цэцгэлж байгаа. Одоо ч дөнгөж 5 сар төхөж яваа учраас 6 сармаар 5 сар гараад жоохон хур буруу ороод эхлэхээр маш гоё үзэсгэлэнтэй болно. Энийг харахын тулд бас жуулч тус ихээр ирдэг гэж байна. Тэгээ гол сэдв маань юу гэхээр энэ ургамлыг одоо улаан номонд орсон. Одоо нэгсэнд улаан номонд орсон ийм ургамлыг маш олноор нь сүйтгэж тайраад одоо эндээс ингээд энэ зам тавьсан байгааг та бүхэн харж байгаа.
Энэ нөгөө одоо тосон бомбын нуруу руу ухах гэж байгаа нүүрсний уурхайн одоо зам тавигдсан байна. Улаан номонд орсон зүйлийг ингэж маш олноор нь сүйтгэж хядаж зам тавина гэдэг чинь бас л одоо юу гэсэн үг юм бэ? Чи одоо хууль бус гэхээс одоо өөр хэлэх үг алгадаг. Одоо тэр хүмүүст нь одоо хууль үйлчлт юм уу гүм одоо ойлгох юм болгоо. Ийм гоё юм байсан байна. 새로운 주디는 얼마로나 сайхан утгасаа салхнараа санаа сэтгэлийн нүнчрнө сайхан утгасаа салхнараа санаа сэтгэлийн нүнчрнө Сүлэсэн саягаа амгалан зүдийг минь арднаа Азарусаа санахнараа Ашуудсан зүрх минь шимширнэ Азарусаа санахнараа Энэ одоо яг юу вэ? Энэ урам төсөн л байна. Урмын дээж. Одоо тэр харалцсан нүүрс хэлбэртэй нь бол хамгийн доороос гарч иж байгаа хөлбөр нь үү? Энэ үеш дараа л байгаа. Янз янзаараа. Тэгээ одоо энэ тэрийг хар. Энэ урам төсөн нүхэн байж байна. Ус нь байж байна. Одоо та нар энийг чагна. За одоо чулуу ихээр за. Ингээ ус. Энэ уулын ус ингээд хормой бэлдэн ухахаар ямар болох вэ, тийм ээ? Одоо ингээ нүүрс гарцсан байна. Дээж нь байж байна. Тэгээд энэ тосон бомбын нурууг чинь улсын тусгай хамгаалтанд авсан гэдэг байтар хэлийн зэсийн тогтоохтон өмөлж аваад тэгээ энд нь нүүрс ухчихаар чинь энэ уулыг чинь улсын тусгай хамгаалтанд авсан. Нөгөө аялал жуулчлалын бүс нутаг болгох дундад Азад үлдсэн ганц эко бүс байна гэдээ байгаа нутаг чинь хүн амьд амьтан байх аргагүй болоод ингээд усгүй болчихно гэсэн. Одоо ингээд сая ус дуурж байгааг чагнагдаж байгаа биз? Тэгэл одоо энэ нөхөн сэргээх барих энэ байгаль орчны байдлыг хардаа одоо ингээд ухаад ингээд хаяа явцсан. Одоо энэ ч мал ороод тэгэл өхөн гарч чадахгүй. Мал орн өхөн тэгэл ус мусын хар ингээд байж байгаа байдал. Ухаалтанд явж байл тэгэл одоо аюулгүй байдал гэж юу ч байхгүй. Байхгүй. Дураараа зүгээр хаагаад газар эзэнгүй нутаг юм шиг тэгэл эзэнгүйч байсан гэсэн чинь Монголын нутаг. Бидний нутаг. Энэ авд малчин айлуу зөндөө байгаа тойроод. Тийм л юм болоод байна да. Одоо Монгол орныг ингээд хэн нэг мөнгөтэй тэр чойжил сүрэн гэдэг нөхөр одоо мөнгөөрөө дөрөв барьж, эрх мэдлээрээ дөрөв барьж ингэж сүйтгэж байх нь болж байгаа юм уу, үгүй юм уу? Танаа ард түмний тэмцэл 21 чинь яг хизээ юу болов? Одоо сэтгэл зүрхээрээ нэгдсэн иргэд нийлв. Хизээнээс одоо яг энэ байдлаар тэмцэж эхлэв. Ер нь хүмүүс тэмцэл яваад байд юм. Одоо тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авахгүйсгаад 13 он, 14 он, 16 онд улсын тусгай хамгаалтанд авахгүйсэн байд. Тэгээд 17 оны 3 сард Жаргал тулгын Эрдэнэ нутгийн засгийн газрын үед хэлийн зэсийг гаргахтаа ингээд ухаад чойжил сүрэнгийн компанитай нэг намынхаа улсууд ингээд
улс төрд гараад ирэхээр ингээд лойвер хийцгээдэг. Тэгээ ухах гээд ингээд дураараа аашлаад ингээд байж байгаа байдал юм л байна. Та нарын тэмцэлтээ одоохоо ер нь хэр их үр дүнтэй байна? Бид нар ард иргэд төр засгийг хараад нэмэргүй нэ одоо. Монголын төрийг гадна дотны лойвэрчид эзэлчиж уух усгүй суух нутаггүй болох юм байна. Бид нар ирээдүйн очдоо нэг уух устай нутаглах нутагтай байлгах гэж л нээлж нэгдэцгээж байгаа. Ард түмэн бусдаар ямар нэгэн төрийн бус байгууллага биш. Анх удаа хурал хийсэн клуб дүүрэн хүн цугласан 200 гаруй хүн цуглаж хурлаа хийгээд тэгээд нутаг орноо хамгаалъя гэд ярилцаал байж байна. 3 тэс хүртэлх зам тэр чигээрээ уул уурхай. Маш их нүүрс. Бас тойроод алтж байгаа. Чулууч хутгах газар байна тий. Ер нь бол энэ 3 тэс гэж ийм үзэсгэлэнтэй ийм сайхан байгаль тэр чигээрээ устж үгүй болоход зүгээр маш ойрхон болчих. Усгүй болох одоо 2020 он гэхэд Монгол улсын цэвэр усны нууц юу дуусах гэж байгаа. Тэгвэл одоо дөнгөж саяны сонссон та бүхэн чулуу хийж үзсэн энэ ус бол одоо бараг тэгэл ойлгомжтой нүүрс одоо нэг газрын баялагийг усаар шавхаж угааж тий янз янз ашигладаг. Тэгээд энэ өвс ургамал ургахгүй болно. Бороо хуурч байхгүй болно. Гол ус ширхсэн, маш олон гол ус ширхсэн байгаа. Зөвшөөрлгүй. Ерөөсөө одоо гүний ус ашиглах гээд төрүүчээ ажиллаж байгаа 3 уурхай дураараа юугаан барьцсан. Баяжуулах үйлдвэрээ барьцсан байж байна. Сая Монгол улсын засгийн газрын энэ дараах хөрөлсөх Өмнөг аймагт ирсэн малчид иргэд 20 хэд бол очиж уулзсан. Тэгэхэд SJS Монголын алт компани өсгцоос энэ 3 баяжуулах үйлдвэрээ барьж байгаа. SJS нь бүр бариад дууссан. Тэгэхэд усны зөвшөөрөл өгөөгүй гэж байгаа. Тэгэхэд усыг ашиглах гээд бэлтгэсэн гүний ус ашиглах баяжуулах үйлдвэрээ барьсан байж байгаа. Энэ ямар учиртай байна? Монголд эзэн байна уу? Хэний нутгийг хаанаас ирчээд хэн мэдээд байна? Төр засаг нь юугаа мэдж байна? Ард иргэд нь юугаа мэдэх ёстой юм чинь? Төр засгаа хараад бид нар 3 тэсийн ард түмэн бол 15 жил чимээг ухууллаа. Төмөн олонд маань Монгол улсын хэмжээнд 18 аймаг одоо ард түмэн бүх юмдаа хэрэгтэй баха. Төр засагт мань хэрэгтэй бах, төмөн олонд мань хэрэгтэй бах гэж чимээг ухууллаа. Эцэст одоо уух усгүй болгож бид нарыг амьдрах аргагүй болгож ярих гэж байна. Гүний усыг ашиглах гэж байна. Энэ дээр бол 3 тэсийн ард түмэн энэ өмнө говийн ард түмэн маш эмзэг байгаа. Тэмцэнэ. Гүний усаа ашиглуулахгүй. Одоо тэр оюутлогоо гээд гүний ус ашиглаад байж үйдэг. Байх баялгаан улс орноо оронд оруулж, лойвэрдуулж, үнгүй шахуу алдчихаа дээр нь юугаарч нөхөгдөшгүй усаан ашиглуулад тэгээд амьдрах орчингүй нөхцөлгүй болж байна гэж яасаар дүмэн тэгээ байж байгаа юм. Манайх одоо ард иргэд л хамгийн хүчтэй гэдгийг харуулах цаг нь болоод байна л да. Монголын ард түмэн ерөөсөө байгаа газраа нутаг усандаа эзэн болж жаахан анхааралтай юмдаа энэ өвгдөөдсөөс өвлж ирсэн юугаар солишгүй энэ нутаг орондоо эзэн байх шаардлагатай байна ерөөсөө. Хаа сайгүй 18 аймагт. Тэгээд эцэст бид нар үр хөвгтийнхээ өмнө нүгэл хийж байгаа. Чимээгүй байснараа амьдрах орчныг устгуулад чимээгүй байгаад ингээл байж байна. Энэ бол маш буруу. Ард түмний хөлцөнгүү ингэж төр засаг маань мэдж байгаа байлгүй гэдээ одоо түрүү үе шиг ингээ байж болохгүй нэ. Энэ төрийн чинь лойвэрчд эзэлсэн, гадна дотны лойвэрчд эзэлсэн дандаа гадны бодлого явагдаж байна. Монголд үлдэж байгаа юм байхгүй шүү дээ. Энэ баялагийг ухаад маш бага. Нэг жаал татвар нэртэй. Тэр нь зөв зарцуулагддаггүйд хяналт байна уу? Энэ хилээр гарч байгаа нүүрс юмд хяналт байна уу? Ард түмний 21 зөвлөл байгуулагдсан байгаа. Бүх юмд хяналт тавьж ажиллая. Ард түмэнтэйгээ ярья. Түмэн олноороо ярьж бай. Хянаж бай. Тэгэхгүй бол энэ нутаг усын маань нэг мэдэхэд одоо уух усгүй болгоод бид нарын үр хойч амьдрах нутаггүй болж орхигдох нэ.
За ойлголоо. За тэн дээрээс нэг жип ирчээд ажиглаа зогслоо доо. Энэ нөгөө хууль бус үйл ажиллагаа эхлэх гээд байгаа нөхдүүд л одоо яаж вэ нээж вэ хараал явж байгаа бах. За бид саяны нүүрсний уурхаагаас өнгөрөөд одоо 3 тас сумынхны одоо яг үнэхээр газар тариалан ихэвч одоо ам зуудаг одоо энэ тариан талбайны хажууд ирсэн байна. Энд ингээд газрын гүний уснаг одоо гүнээс ус аваад цөөрөм гаргаад энэ цөөрөм нь одоо ингээд ногоог усалдаг. Энд бол маш олон одоо цэргийн анги болон хүмүүс хувь хүмүүс ингэж ногоогоо тарьж ам зуудаг одоо газар тариалангийнх нь газар юм байна. За би энэ Өмнөгов аймгийн 3 тис сумын 4-р оргийн иргэн үнэн өгүүлэгч гэдэг хүн байна уу. Одоо энэ газар тариалан дээр би 80 оноос 81 оноос хойш энэ газар тариалан эрхлээл энд 37 жил одоо газар тариалан эрхэлж байна. Да энийг хариуцсан ажиллаж байсан ногоочтой зүг. Тэгээд одоо 3 тисын ногоочд ирж газар хөрсөө боловсруулж надаар одоо газар хөрсөө боловсруулаад би одоо хөрсийг боловсруулж өгч ногоочдыг дэмжиж ажилтдаг юм дээр гол ногооны газар энэ 3 тисын ганц ногооны газар нь л энэ угаан ерөөсөн энэ хавийг хангадаг. Би одоо бас хэлийн зэргийг бас хангаж байна. Хэлийн зэргийн газар тариалан гэрэлж хэлийн зэргийг хүнсний ногоогоор хангадаг юм. Энд одоо 11 гагийн хүчин чадалтай юм анх 73 онд байгуулагдсан инженерийн хэстэй уцсны систем байсан. Тэрийг одоо дахин багтаамжийн сэргээгээд одоо өөрчлөөд одоо энэ газар тариалан ер нь усны ундрагны хэмжээ нь бол 11 гаг л услах хүчин чадалтай гэж одоо тогтоогдсон юм гэлээ. Анх 73 оноос хойш ашиглаж байгаа юм шүү дээ. Тий. Тэндээс гүний ус гарч ирээд ийшээгээ өөрчлөж байна. Тэнд байгаа 2-3 булгийн ус нийлж энэ рүү орж цөөрөмд ороод энэ цөөрөм услын төжигдэж байна энэ тариаланчид бүгдээрээ. За одоо энийг тойрсон уулуурхан ашиглах залбиралтын ажиллагаа үйл ажиллагаа явагдах гэдэг одоо энэ газрын гүний ус нь ашиглахаар бол энэ газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад их бэрхшээлтэй болох юм шиг санагдж байна одоо ерөөсөө. Энэ тариалан эрхлэнэ гэдэг чинь одоо усгүй бол эрхлэхгүй шүү дээ. Тэгээ одоо энэ тэнд өрөмдөө одоо ус гүний усыг ашиглаад эхлэх юм бол энэ газар тариалан эрхлэх ямар ч боломжгүй одоо тийм л асуудалтай болох юм байна энэ дээр. Одоо ийшээ эндээс зүүн талаас эхлээл энэ хойшоо гараад одоо зарим энд ч одоо өрөмдөө ухах мэд ашиглалтанд орох гэдэг юм уу яах гэдэг нь мэддэхгүй нэг нуур хавьяаж байна шүү дээ. Одоо эндээс 10 хэдхэн километрийн цаанаас эхлээл ерөөсөө эргэн тойрон гүний ус ашигладаг тийм л болох юм шиг байна. Тэгэх юм бол энэ говийн ус ерөөсөө байхгүй болох юм байна. Булаг шантан ширгээд одоо дуусах юм байна чи ерөөсөө тэгээд гол ажиллаж амьдрэх газар манайд сүрхэл болтой юм шиг байна шүү дээ. Одоо 37 жил амьдрсан би энэ нутагт бас Ерөн жил ирэх тусам ус жоохон багасж байгаа мэдрэгдэж байна. Энэ усны ундраг багасж байгаа. Энэ тэнд байгаа нэг ганц энэ чи 13 булаг байд юм гэсэн энэ цөөхөн юм болсон юм шиг байна шүү дээ одоо ерөн. Гол нь одоо энэ 3 булгийн усал энэ төжигдэж энэ хөрсийг услаж бас нэлээд хэдэн хүн дэжээж байна шүү дээ. Чи бас 3 тисын ард түмнийг хэлийн зэрэг мэргийг одоо хүнсний ногоогоор хангана гэдэг чи бас л их л юм шүү дээ чи одоо. Чи одоо гүний ус ашиглана гэдэг чи одоо хэцүү үстэй ерөн. Ирээдүйд одоо гүний ус ашиглуулаад тусч гарч одоо юу ч үгүй бид нар огт усгүй болно гэсэн үг үстэй ирээдүйд ерөн. Тийм л үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр чи бид нар энэ дээр ажиллаж амьдарч байна гэдэг хугацаа маань айгүй бол ирээдүйг бүрхэгэл болох байх л да. Тийм л бодогдоод байна ерөн. Ноёны урд байгаа тэгэл ер нь энэ Монголын говьч ингээл хэлийнхээ дагуу дуусах юм шүү ер нь. Лавын 4-р огийн малчин мөксөн хан гэдэг айл та манайх. Ер нь бол энэ нутгийн л унга айл. Тэгэл одоо энэ уул уурхайд газар нутаггүй болол одоо энэ ийм тал дээр гарч ирээ бууцсан. Одоо өшөө өвөлж олддог гэж айл болгон хүүхдийнхээ нэр дээр өвөлж аварзаа гэдээ автсан. Тэг өвөлж олддог. Тэгээ одоо нэг юм энд нэг гүн удаг шиг юм гаргууллаа тэгээд одоо энэ тал дээр ингэ бууцсан л гэж. Манай өвөлж бол хачаа сайхан өвөлж байсан. Гол горигтой, устай, дэрстэй голтой. Ерөөсөн энэ бүх жал ус голтой газрын бүгдийг энэ уурхайнууд ухачлаа шин. Одоо нэг урсдаг уснууд бол ерөөсөө ганц ч байхгүй болсон. Бүгдийг нь уурхай болсон.
Одоо ямар ч нөмөр нөөлөг байхгүй. Нөмөр нүүлэг байхгүй. Одоо доошо энэ дөрүүг гайгүй жал малын бэлчээртэй толгод руугаа орно гэхдээ тэр гол уурхайн ингээд отоолж орон дараа ичсэн. Эсвэл нэг хонхорхой нүхнүүд ухагдсан тийм болцорсон. Одоо тэгээд энэ гүн ус ашиглана гэж яриад байгаа. Гүн ус ашиглах юм бол энэ хийц ингээд энэ тостой хийц бол ингээд нийтдээ усгүй болно гэсэн үг шүү дээ. Ерөөсөн байгаа бүх ус нь энэ гол горигч энүүгээрээ байсан байхгүй. Одоо энэ мак SJ өсгцоос эднэрийн ухсан чи дандаа гол горих ингээд агуулж очиж байгаа байхгүй. Одоо тэгээ ямар ч тийм усгүй. Тэгээд энэ уурхай байлаа гэд ер нь ямар ч ашиг байхгүй. Ард тойрсон малттай харж үзнэ гэсэн юм байхгүй. Ойрол нэг хотонд орж ирсэн чон шиг юм болдог байхгүй ерөөс. Хөөгөл туугаал. Манайх одоо манай компаниудад хэдэн жилийн өмнө тэгэхэд авцсан байсан. Та нар одоо хурдтал зайл. Манайх бол одоо тэгээ хөөгдүүд наашаа гараад ирсэн. Тэр сайхан үйлчэн дээрсэн. Ерөөс нэг шөнө дотор л манай 100 м хүрэхгүй газар орж ирэх хуцсан байж байгаа байхгүй өглөө. Тэгэл хөөцсөн. Тэгэл хөөгдсөн шүү ямар ч арга байхгүй болж байгаа. Тэгээ тэр уурхай тэр их шороо тоосон ч бол байна гэсэн байхгүй болж байгаа. Тэр шороо тоосноос болоод бас малын дотор бол ерөөс авахыг байхгүй шүү дээ. Манай навь айлууд бол одоо бүгд мэдээж байгаа. Тас хар юм байдаг байхгүй. Идэх юм байхгүй. Ямар ч мал нухсан тийм бэ. Адуу хүнс авсан ч тийм бэ. Нарийн малын үхэр мөхөр авсан ч ер нь тийм биш шүү дээ. Бүгд тийм. Гэвч дотор бол авах юм байхгүй шүү дээ. Хаяг. Уушиг муушиг бол ерөөсөө хачин байлаар дандаа тийм идээлцсэн юм гарч ирдэг. Уушиг илэг. Тэгээ хотоодонд нь тийм нэг янзын хатуу цагаан юм. Хачаа хатуу цагаан юм яг хотоодны мухарт нь бүх малын юмд байна. Адууны хатач байж байна. Одоо нарийн малын хатач байж байна. Ерөөсөө тэр бол тийм чинь гэхээр юм бол малын гидсэнд байхгүй. Одоо гүний усын чинь одоо бараг дахиад энэ чи цооног ухаал янз янзаар авахгүй л. Одоо тэгэхээр та чи малаа болох усгүй болох гэж. Гэхдээ тэгэж шүү дээ. Эн чинь энэ хийц ингээд усгүй болно гэсэн үг шүү дээ. Одоо энэ дээгүүрээс одоо энэ баруун тагуурээс 2 3 удаг үе. Одоо ширэгцсэн биш дээ. Усгүй болцсон. Одоо энэ хацавчаа ус гэдэг нэг удаг богинохоо ухаал гараад ирдэг гэсэн ус байхгүй болсон байна. Цаана хөрөө овооны удаг гэдэг янз их устай удаг байлаа шүү дээ. Хичнээн 100 мал хангаал болоод идэв. Одоо ус байхгүй. Ерөөс нэг 5 сая ус байгаа мөг юм уу тийм юм. Би сая хаач үзээд ирсэн. Байхгүй огт ус. Ер нь тэгээ усан татарч шүү дээ. Дээд биелийн айлуудтай ирж хад бол ер нь усан татраад байна. Ус янз их татарч байна гэдэг. Дама антшгүй энэ уурхай их хугацаа байгаа энэ өсгцоос мак одоо өсгөөс ийшээ яваад тэр SJ-с ортол тэрний дээд харалдаа байсан дээдлийн голууд бий бас. Тэднэр бол бас ширгээд ууссан шүү дээ ерөөс. Жоол уснууд болсоод. Манай эдээс өрхөө голууд байсан шүү тэр чи өөрхөө уурсан барьсан. Одоо тийм юм байхгүй зүгээр нэг тогтоол болсон. Одоо тэгээ энд ингэж гүн усын эдээс нь татаж энд ашиглах юм бол манай энэ хийц бол усгүй болно. Хийц юмгүй ингэ сумаа ортол усгүй болно л гэсэн үг. Тэр чи хатсан бүсэл болох. Гол нь усал хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо бүх ингэ жал устаа газрын ухацсан. Бэлчээр нутаг байхгүй. Айлууд нь дөрвөө нүүцсэн. Дөрвөөд нүүгэнгүүт л одоо бүр улам л яагаад шүү. Нүүнгууд нь л ухчихж байгаа байхгүй. Ерөөсөн шүн ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Тэмцэх аргач байхгүй. Тэгэл нэг шөнөрөө л ухацсан байж идэг. Нэг бол нэг айл нэг зум болоод нэг цуслан мослон данууг нэг жаахан зайд гараад яваад ирэх хооронд нь ухаацсан байдаг. Тэгээ юу ч хөөцөлтөө нэмэр байхгүй. Хөөцөлтөө нэмэр байхгүй шүү. Сая танаа энд уурхаасаа дислээд байна. Энэ бол танад бол байнга мэдэгдэх үү? Хөө чи янз мэдрэгд. Нараа сая баг мэдрэгд. Бүр энэ гэр мэрт бол гэр чичиргээ өгнө шүү. Энд чи сая бол дуун дуулдаж байна. Эхлээ нэг хэсэг бол зүгээр гэр ингэ чичиргээ өгч байгаа. Тэгээ сүүлд нь дуун гарч ирдэг гордог байхгүй. Чичиргээ бол янз их өгнө. Чи бас тэр тэлж байгаа санааш бас зайтай байгаа шүү. Янз их гүнд тэлд юм уу яад. Мал уул тэрнээс ч үүргээ тэгээд дахиад наашаа цаашаа дахиад. Одоо энэс бол чинь таны энэ малж байгаа малын толгой хорогдож байна уу? Хорогдож шүү дээ. Ямар ч мал өсөх боломж байхгүй шүү дээ энд чинь. Одоо бэлчээрээ даацгүй болчихж байгаа юм чинь. Нөгөө жаалын голдоо сурцсан мал чинь гол нь байхгүй тэгэл өснө гэсэн юм бол байхгүй. Ерөөсө бэлчээрээ даац байхгүй. Чи нэг жоохон хий завсар дээр л нэг юм талбай дээр ус гаргуулчаад гаргасан тэн дээрээ сууж байгаа тэр шин. Тэгээ бас дээрээс нь газар нутгийн уул уурхай дээрэмдээд байдаг. Тэгээ дээр нь малчид бас бие биенийхээ мал бэлчээрийг бас харамлна. Тийм байна уу?
тийм юм гарна шүү дээ. Чи одоо бэлчээрг болсон ч нөгөө 5 малоонд оруулахын тулд чи манай өвлж өг миний юм бол гин шүү дээ. Тэгээ нэгнийхээ өвлж өг идчихтэй юм шүү дээ. Бас юмгүй шүү дээ. Адилхан малтай байж. Хуучин ч бол энэ төрөв чи бэлчээр юу л байла бэлчээр л байла. Ер нь манай сумдаа ер нь хамгийн их ус голтой газар нь л энэ байхгүй юу? Энэ хавахгүйсэн байхгүй. Тэгээ одоо бол тийм байхгүй. Бэлчээрч боллоо шүү дээ. Чи ястаа жинхэнэ нөгөө тэмээний орон. Уучнаас одоо голдуу тэмээчд байсан газар. Тэмээч харагдах болж байна. Тэмээч ер нь цөөр шүү дээ. Одоо энэгээр бол одоо тэмээ байна гэх тэмээ бай хараг байхгүй шүү дээ. Явах газар байхгүй. Ингүүлээ тойруулаа шууд татаа ийцэн гүнзгий нухуу хайцсан. Ер нь бол танаахыг тойроод тэр чигээр уурхаа юм шүү. Одоо энэ зүүн талаас чинь одоо баруун талаас ороод ирж байгаа ч. Тэгээ энэ зүүн талаас нэг явахад ингээд ороод ирсэн. Одоо баруун талаас авахаа ороод ирсэн. Талаас ч орцсон. Уул хэсэгчл одоо нөгөө тос мумбын нур оголохоор. Тэгээ баруун талдаа нэг жол байгүйсэн. Одоо тэгээ тэр уршуутай уурхаа ухагдах юм бол энэ чинь дөрөөгөө дороод ороод ирж шин. Одоо энэ манай хас доох нур энэ нэг араа нэг ухагдцаагүй нэг жоохон газар байгаа. Жоохон газар. Чи бүгд лицензтэй. Лицензтэй. Тий. Араа одоо таны амьдарч байгаа газар лицензтэй орсон юм шүү дээ. Мэдгүй одоо энэ аяг бол нэг отоолын шороог нь босгох газар нь гэдэг юм яа тийм мэдээ байгаа шин. Мэдээж. Тэгэл одоо дахиад таныг явах хөөн. Одоо мэдээж л тэг нь очих газар байхгүй. Монгол хүн Монголын газар нутагт хөөгдөөд малчин хүн төрдсөн маа. Хөөгдөөд ах одоо тэгээд. Одоо тэг ямар ч аргагүй юм биш тийм. Амиа орлолтой биш. Ари яг л тийм болтол нэр амиа хорлолтой юм шүү дээ. Тэгээд хараал сууд гайхаад байж байгаа юм шүү. Тэгээ янз янзын нөхөн төлбөр таныг явуулсан тэрийг нөхөн төлбөр өгөхгүй юу? Тийм юм байхгүй шүү. Өөл хөвөө болчихгүй. Тэг одоо нүү манай энэ талбай одоо ингээ манайх одоо ингээд юу яалаа танаа хариу нилээ хэдэн жил суулаач үл гэж байгаа байхгүй. Бараг нилээ хэдэн жил суусан чи бараг манай төлбөр өгөх байна. Бараг тэг шухын болсон шүү дээ ерөөсөн. Нэг шөнөл гэхэд ирээд гэрээс нэг 100 м өргөтэй гүйтэй газар ирээд хөрсийн бүгдийг хуулаад овоолж ингэж хөндлөлтүүлж овоолж хаяад малч явах аргагүй хүн ч ор харахгүй болгож ачаад байцгааж байгаа юм. Байшингаар ирэх юм бол таны хаалганы чинь гадна л өрөмдөл. Таамбрын хагаа ичлаа гэсэн үг шүү дээ. Тийм болгоцол байж байгаа шүү. Тэгээд энэ одоо Монгол орн тэр чигээр л ер нь бол ингээд болохоо чинь. Манай энэ тэгэл бол энэ говь дууслаа одоо. Тэгэл энэ доош орохдоо зэрэг одоо энэ нэг хар зам тавьчихсан нөгөө хар замд ирээ гарч нүүрсэн зөөдөг. Тэр хар зам дээр гарах гэж эндээс хатсан машин чи ингээд дугаараа явахдаа зэрэг чи улаан тоос юус. Хачин юм дундор явж байгаа. Жаахан шуурхтай өдөр бол энэ дөр бол таг харахгүй юус. Жаахан салхитай өдөр. Малгүйч харахгүй нь шүү дээ. Харагдахгүй тийм юм байхгүй шүү дээ юус. Дүүрэн битүү улаан тоос хар шороо хоёр зам босцсон тийм. Одоо тэгээ таны хувьд энэ бүхэлдээ ер нь яаж тэмцэж яавал ер нь зүгээр байд юм бол нэг тийм бодол байна уу? Одоо шүү дээ мэдх юм алга байна шүү дээ. Одоо тэмцээ дийлдэд юм уу чи дийлдэд дээгүүрээ голдоохон том дарга нарын бид биш үү? Би тэгж ойлгоод байгаа шүү дээ. Зөв хүмүүсийг сонгож зөв хүмүүс л их оронч хүмүүс л гарч ирэхгүй болохоо гэж. Жаахан шудрагдах юм хийчдэг л хүн хэрэгтэй л дээ. Орон нутагт нь ч тэр дээрэн ч тэр л тийм байхаар. Тэгэхгүй л энэ ч одоо ингээд ухагдаад ер нь дуусгал юм байна. Одоо тэр хурцуутай уурхай гэж одоо доогор нэг зал тэмээний вилчээр дундуур зам усаа ицэл байна шүү. Тэгээ нэг тойруулаад ингээд шууд татдаг энэ дөрөв мал хуунж өгөхөд байдаг. Тэгээ манай хамгаалттай бүсгэн. Тэгээд оруулахгүй. Одоо манайхад гэдэг шууд өнөө өрөөр мал орчих юм бол тэгээд ав хараг байхгүй шүү. Наанаас нэг урт гүнзгий шуудууд аваж явган нүцгэн тэнцвэж нэг очиж мал аав шүү. Тэгэл энэ чи манай газар гэдэг ингэ. Энэ нэг том нөх хугацсан байсан мал оруулахгүй хашиж байгаа байдал. Мал оруулахгүй гэж тийм юм хийж байгаа. Мал оруул тэр дотор ороод унаад үхэн. Тий. Одоо тэгээд тэр нэг хэсэг энэ төр чинь манай энэ гайгүй зээртэй хэлбэг байсан. Тэгээд одоо энэ жил бол сайн өглөө шүү дээ шууд модонд нуунсан барьсан юм. Нийлэл биш. Зээр бүр нэг ганц нэгээр харагдаж ганцхан шиг зээр явж байгаа таарлаа харагдсан. Хоёрхан зээр таарлаа харагдлаа. Нэг гайгүй хэдэн зээр байсан. Бүргээр байдаг амтан тэгээ нэг нэгээр явж явах юм. Тий, тэр чи ерөөсөө тэгээд энэ чи үхээ дуусч байгаа байхгүй юу? Энэ уул уурхай нөлөөнд бол хачи их байгаа тэр бол. Тэгээд нутгасаа дайжаа явж байгаа зайлвал. Чи бай харахгүй болчихсон. Одоо дөнгөж цаахан хятадтай илүү хятад руу л гарч байгаа хта. Тэгж л байдаг л гэдэг нь одоо буцаад юм урт зинэдэ гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр удахад цаашаал явдаг л гэдэг. Арай дуу чимээ багтаа үйдэг л гэдэг.
Тийм газар нутагт дуу чимээ байхгүй шүү дээ. Ухалцсан байхгүй. Ухаж байгаа юм байхгүй учраас дуу чимээгүй. Энүүгээр чинь бол хүн даацсан маш өдөр шөнөгүй дөнгөнөлдөөдөл тэсэлгээ хийгээл бижигнүүлээд тогтож зэрэг чинь ямар ч амтан бол одоо тогт харахгүй боллоо шүү. Үнэхээр эзэнгүй Монгол гэдэг чинь л энэ тийм ээ. Ан амтанд нь хүртэл нөлөөлцсөн одоо. Хүнд шүү. Өөрсдөх нэрүүл Оо нэрүүл минь тол тэртээ тэргүй өнгөрсөн миний бид нарын уушиг моошиг бол яриас. Яагаад? Үгүй нэг төрөнд төр гэж юм чи. Тэгээ ядтаа хажуугаар алгоритмтэй болцруулаа шүү дээ одоо тоосны. Жохон тоос өнөртлөл бол тэгэл найтаагаа. Нус нөлөөсөө гоожуулаад ингээ. Хамгийн сүүл хизээмлэгт үзүүлээ. Үзүүлв. За чи хизээвлээ нэг багийн эмч нэг явуулж байсан шүү тэгтэл нэг үзүүлсэн. Тэгэхэд яасан гайгүй байсан уу? Үүд юу н намайг чи аймаг явуул гэлээ өгөл. Сая явуулж үзүүл хэцүүджил гэдэг. Сүүлд нь тэр нэг тэ нэг улсын хурлаг гişүү амар заяа чи нэг эмчтэй ирээд нэг суман дээр очиж нэг таараад үзүүлсэн чи бас олон аймаг явна чи хэцүүдж өөр хичээлгээл. Тэгдэл байлээ. Тэгээ одоо нэг хэд мал айчаа хвчүүл энэ уурхай нэг анхорлоо ороод байхгүй болсон биз дээ эргээд ирэхэд. Тааш тэгвэл одоо бүр байнгын бараг цаг минут тутамд малаа гарч харж яадаг юм байна шүү дээ. Тэгэхгүй л бол Нэг цагт одоо энэ уул уурхай байхгүй хад бол тэгэл малаа хаан бирчээд дурандаал морьтой давхиждгүйсэн одоо бол тэгээд бараг дагаад гинжлээ явдаг. тийм юм байхгүй болсон шүү дээ одоо ч нэг мал явуулчаад түр 50 суудаг. Манай чи бол энэ уул уурхай нэгдгээс юм чи бол малаа туучаа тэгэл өдөр нэг харуул харан тэгэл орой буцаа хүрээд ирдэг. Чон нохой гэж байхгүй. Энд тэнд нүх шууд дуунаа өгчихөө гэсэн юм байхгүй. Одоо бол тийм байхгүй. Чонноос доор шүү дээ. Нэг шууд дуруу нь орлол бол гарч чадахгүй шүү дээ мал. Тэгэл та өөрөө авах гэж үзсэн. Оруулахгүй шүү дээ. Одоо энэ жил гэтэл манай хотын зүүн дэшин тэр мак уурхаар 2-3 хөр оруулалт авч чадаагүй саргал одоо байхгүй хайцсан бүгд алгал. Бодвол тэнтэл өгсөл байгаа. Авч чадаагүй. Чадаагүй. Нэг удаа барааг нь хараад тэгэл авч чадаагүй. Авах гээд наанаас нь явж байсан чинь харуулн нэрч хөөсөн. Эд дор явж болохгүй гэсэн. Тэгэл буцаа гарахаас яах вэ? Газар нутаг дээрнээс гадна бүр мал хоогийн дээрнэд эхэлчихэж байгаа юм шүү. Одоо ер нь хэцүүцсэн энэ мак уурхай юу SCS уурхайд нэр бол газар нутаг нь гэж хаашаач замбраагүй том юм авсан байдیں۔ Гурван тэс гэдэг энэ сайхан байгальтай газрын ер нь бол малчд амьдрах аргагүй болчих тийм ээ. Одоо тэгэл дээр нь тэр сумын зүүнтэй байгаа чи ямар билээ бас нэг уурхай биш шүү дээ. Бас л ухаал төнкөл явуулж байдیں۔ Жакулан тордгөл. Тэгээ одоо энэ баруун талд нэг ганц нэг жол гайгүй ус голтой газар нь баруун талдаа үлдсэн нь одоо тэр уурхай нэгдсэн. Ухаал төнкөд биш шүү дээ одоо бас л. Цааж сөрөнгө уурхай гэдэг байгаа тийм. Тэвлэм яри болж шүү дээ. Одоо ер нь тэгээд энэ хохгүй дуусгал юм шиг байна. Одоо нэг арай нэг гайгүй шүүн гарч жаал хөдөлдөж энэ зогсоод юм уу яа. Зогсоохгүй бол болохгүй л хал та. Энүүгээр нутгалж байсан айлууд бол одоо тэг бүгд нутаггүй болно гэсэн үг шүү дээ. Одоо энэ жойр ойрхон өнтэй сайхан цагт бол энэ жойр ойрхон бууц олон айлын үлж байгаа юм. Чи бүгд тэгэл лицензтэй талбайд орцсон. Манай талбай гэж ярьдаг. Манай газар байгаа мэднэр гэж ярьж байгаа байхгүй. Тэр жил нэг TV9-ийн гээд нэг улсууд ирсэн. Манай. Тэгээд ирээд нэг ярилцлага авсан чи миний ярьсан юм огт байхгүй тэн дээр. Дандаа худлаа ярьдсан. Миний өмнөөс онтоо юм ярьсан байгаа байхгүй. Таны хоолой өөрчлөгдөв. Тэгээ миний хоолойч биш би ч өөрийнхөө хоолойг танил. Юу гэж таны царайг гаргаад хоолойг нь өөрчилсөн. Би өөрөө гараад байгаа мөртлөө миний ам өдлөө яриад байгаа мөртлөө миний ярьж байгаа юм биш байгаа байхгүй. Онтоо эсрэгээр юм ярьсан. Оо ямар сайн. Би тэгээд энэ чамхаа мак хоёрыг энэ өсгөөс уурхаад гараагүй байсан. Тэр хоёрыг жаахан ярьсан байсан. Тэгсэн чинь чухам ястай энэ орон нутагт янз хэрэгтэй юм байна ухааны юм би одоо тэгээ ярьсан болсон байдаг шин. Таны царайн дээр өөр хоолой оруулаад тэгээ ярьсан. Бараг хэрэгтэй дэмжээрэй гэсэн. Тэгээ тиймэрхүүл болгоод ярьсан байл шин. Тэгэж манай энэ чамхаагийн уурхай баахан нохой баахан золдон нохой нэг ятууд нохой нохож иддэг гэсэн байхгүй. Тэгээ баахан нохой тэжээсэн байсан нэг өдөр байдаг мал ядаад. Тэгээ тэрний дараахан тэр сэтгүүлчд ирсэн байсан. Тэгсэн чи одоо тэгээд миний ярьсныг юу яагаад худлаа юм яриулаад. Миний ярьсан юм тэр дотор ерөөсө ганц ч алгал. За намайг Сэрж Мэдэг гэдэг Өмнөг аймгийн 3 сумын Тост багийн иргэн.
Миний хажууд сууж байгаа хүн бол Өмнөгов аймгийн 3 төс сумын урт багийн иргэн Тэдүүм ам гэдэг юм ба. Бид хоёр бол 3 төс сумын ард түмний төлөөлөл 21 гишүүдийн 2 нэgamаа. Тэгээд манай сумд бол өнөөдрийн үйл явдал бид бүхний ажлын гол зорилго маань уух устай суух нутагтайгаа үлдээ гэсэн зорилготойгоор ард иргэдийн төлөөлөл ингэж байгуулагдсан. Энэ маань цаашдаа бол одоо манай сумд бол маш олон уул уурхай үйл ажиллагаа явуулж байна. Энэний цаанч зөндөө уул уурхай нэгт гэж зэхэж байна. Хууль бусаар уурхай нэгт гэд ингэ явж байна. Энэ бүхэнтэй тэмцэж бид нар өчүүхэн ч гэсэн газар нутгаа эрүүлэр нь авч үлдэхийн төлөө тэмцэж ингэж ажиллахаар ингээд өнгөрсөн жилээс эхлэн цоожил сүрэнгийн сангийн сайд авсан цоожил сүрэнгийн ашиглалтын талбай болох South Gobi Coal Trans компани одоо уурхай асуудалтай бид нар ингээд тэмцээ явж байгаа. Ингээд өнгөрсөн 5 дугаар 4 дугаар сарын ихээр өрөм тавьж одоо гол дээр маань өрөм тавьж ингэж хууль бусаар шууд дайраа өрөм тавьсан байсныг бид бүхэн зогсоогоод тэрнээс хойш техникийн маань татаж аваад кемп бол ерөнхийдөө эзгүүрсэн 10 дахь хүний бүрэлдэхүүнтэй ингээ байсан боловч одоо өнөөдөр бол ингээд нэмж бас техник авчирсан байна гэсэн сурагдуулж байна. Ер нь бол энэ тосон бомбын нурууг бол 2015 онд анх орон нутгийн тусгай хамгаалтанд аваад 2016 онд улсын их хурлаар 853 мянган гагаар ингэж улсын тусгай хамгаалтанд авсан боловч 17 онд яг засгийн газар хилийн заагийг нь тогтоохдоо 153 мянган гааг нь хасаж хилийн заагийг нь тогтоосон байдаг. Энийг бол анх яг 2016 онд анх санал оруулжсэн тэр 800 мянган гаагаас нь бол хассан нь бол цоожил сүрэнгийн тэр South Gobi Coal Trans компани ашиглалтын талбайг бол хасаж гаргасан байдгийн. Тэгэхээр бид бүхэн бол энийг буцааж тэр 800 гагаар нь явах энэ Coal Trans компани хууль зөрчсөн энэ ашиглалтын энэ тусгай зөвшөөрлийг цуцлуулж өгөхийг удаа дараалан шатны байгууллагуудад хандаж байгаа. Энэ компани ямар хууль зөрчсөн үйлдэлүүдийг илт ингэж гаргаад байгаа юм гэхээр нэгдүгээрт анх тусгай зөвшөөрлөө авахдаа хугацаанд дуусаад хайгуул байжгаад хугацаанд дуусаад жил гаруйтай болсон лицензийг сэргээж ингэж аваад South Gobi Sense компани энэ компани зарсан нь хууль бус гэж одоо Нямбатар гишүүний мэдгдснээр бүр шүүхийн дүгнэлт хүртэл одоо байж байгаа. Хоёрдугаар хууль бус асуудал нь үгээр анх ирж байрлахтаа кемп байгуулах зөвшөөрлөө аваагүй дур мэдээ ирж байрлаж дур мэдээ өрөм тавьж ингэж байрлаж ажилласан байгаа. Дараагийн нэг хууль зөрчсөн асуудал нэг бол наривчлсан байдлын үнэлгээг хийлгээгүй ирж үйл ажиллагаагаа эхэлсэн. Наривчлсан байдлын үнэлгээг жил шахуугийн хугацаанд хийлгсэн боловч тэр үнэлгээг хийлгэхдээ урт тост багийн нутаг дэвсгэр дээр байрладаг учраас тэр хоёр багийн иргэдийн нийтийн хурлын хуурамч материал бүрдүүлж ингэж өгсөн нь бол хууль зөрчсөн байдаг. Энэ бүхэнтэй бид нар тэмцэж энэ компани лицензийг одоо цуцлуулж газар нутгаа авч үлдэхийг хүсэж байгаа. Тэнд хамгийн гол нь манай сумын гол усны хагалбарууд хамгийн гол газар тариалангийн талбай хөвд хуршуут нэртэй одоо хамгийн том гол горих булаг баян бүрдүүд маань тэр нутагт оршдог. Энэ уурхай үйл ажиллагаа эхлээд ингээд цаашдаа явах юм бол манай сумын нутаг тэр чигтээ усгүй болно. Хөхөлцгийн говь маань тэр чигтээ юм суурилд хүрэх аюултай байгааг бол хүн болгон бол мэдж байгаа. Тэр одоогоор бол манай сумд 35 тусгай зөвшөөрөл цааш тэрнээс ашиглалтын 25 10 хайгуул ингэж байгаа. Тэгээд энэс гадна 3 баяжуулах үйлдвэр нэгт гээд ингээд байж байна. Энэ бол байж боломгүй Монгол улсад бол хамгийн олон лицензтэй хамгийн олон одоо уул уурхайтай сум бол манай сум болоод байгаа. Хэдийгээр манай сум одоо газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа тэргүүлдэг ч гэсэн байгаа байдал уул уурхай ингэж их газар тавсах бол энэ байгаа газар нутаг маань үгүй болж ард иргэд маань уух усгүй амьдрах газаргүй малчин мал аж ахуй гэдэг нь бол устж үгүй болоход хизээ хизээгөө нүүрлээд байгаа. Учраас бид бүхэн үнийг үнэхээр эсэргүүцэж бүр гол хаарлаж харамсаж явдаг. Тэгээд ер нь ард иргэдэд уул уурхай компаниудад сүүлийн үед нэг ажиглагдаад байгаа гол асуудал гэвэл зөвхөн нийтийн эрх ашиг гэдэг бол хамгийн түрүүнд тавигддаг юм байдаг. Тэгэхэд зөвхөн нэг тэр нутаг дэвсгэр дээр оршсон иргэд хэдэн одоо малчдыг толгойг нэргүүлээд нэг хэдхэн цаас төгрөг өгөө тохиролцоод ингээд болчихно гэсэн ойлголтыг уул уурхай компаниуд өөрсдөө хитрхи их эрдэж тэрэндээ ингээд нэг хэдэн малчдыг л аргалж болоо гэсэн юм үзэл бодолтой хандаад байгаа. Энийг бол бас ард иргэд энэнд автаж болохгүй. Энэний чинь цаана
өр хойч гэдэг юм байдаг. Гурван төс сумын өмнө говийн Монгол улсын ард иргэд гэдэг юм байдгийн шүү гэдгийг бас анхаарах нь зүйтэй авахаа гэж бодож байна. Мөн одоо ерөнхийдөө бол гурантай суманд гагцгүй одоо чойжин сэрэнгийн гэхгүйгээр одоо их учир битүүлгээр ирсэн уур ханиуд маш олон байдаг. Жишээлх юм бол одоо гурантай сумаас одоо 10 эдэн километр гүн хэмээх газар Баатар ингээд одоо Баатар цогт гэдэг эзэнтэй юм ямар үйл ажиллагаа явуулдаг нь одоо тодорхой бус нэг ийм компани бас байгаа. Ерөнхийдөө бид энэ уул уурхайн зохисгүй үйлдэлийг ганцхан компанитай биш одоо нийт бүх уурхайтай тэмцэж тэр битгээр бид нар төр засгийнхаа байгууллага төл төр хяналт тавих цаг болсон гэж одоо бид үзэж байгаа. Яагаад тэгэхээр үнэхээр хууль бус юм хийчээд цуслагдсан лицензийг сэргээж ирчээ хууль ёсны гэж ингэж ард иргэд рүү одоо юу ч мэдэхгүй мэтэр дайрдаг нь одоо бидэнд үнэхээр таалагдахгүй байгаа. Таалагдахгүй байгаагаас гадна бид үр хөөжийнхөө төлөө амаа амгад ингээ зүгээр гараа амгад сууж байхад одоо бид одоо үр хөөж үлдэхгүй учраас бид одоо ингэ тэмцэж байгаа. Ерөнхийдөө энэ Баатар ван гэх энэ компани бол ер нь цэрэг цагдаагаар хамгаалуулсан. Тэгэл ерөөсөл дээрмийн одоо газар нутгийн мөн ерөнхийдөө л одоо уул уурхай нэрээр дээрэмдэд одоо дээрэмчдийг л одоо бүр шууд гар ханцаа шумлаа орж ирж байгаа л гэж бид үзэж байгаа учраас ингэ тэмцлийн шатандаа ингэ яваад байгаа маа. Ер нь энийг бол зүгээр нэг ингээд нэг хөөцөлдөөд орхихгүйгээр цаашдаа манай ард иргэд бүгдээрээ нийтээрээ нэгдээд энэ бүхэл уул уурхайтай хариуцлага тооцноо л гэж чин одоо зорилготойгоор нэгдсэн ийм 21 гишүүн байгаа. За Call Trans-ын тэр наривчсан байдлын үнэлгээндээ ашигласан гэдэг гоо тэр хоёр багийн одоо хурал болоогүй өдрөх болгосон юун дээр бол бүр нас барсан хүнийг нас ороод бүр 3-4 жил болцсон хүнийг тэр 2017 оны 4 сарын 29-нд болсон Тостоогийн хурал 4 сарын 4-ний өдөр болгосон урт багийн хурал энэ өдрүүдэд бол ямар ч хурал болоог байхад хурал болгосон. Дээрээс нь энэ хурал дээр нас барсан хүнээр үг хэлүүлсэн. Гадаадад гараад жил болсон хүнээр гарын үсэг одоо уурхайг дэмжсэн гарын үсэг зурулсан байх чинь ийм хууль бус юм бол үнэхээр бүр ард иргэдийг үнэхээр доромжилж байна. Энэ үлрөөсөө байж боломгүй асуудал. Энийг бол улс орон даяар энийг харж үзэж жигших хэрэгтэй байна. Бүр энэ Call Trans гэдэг компани бүр жигшмээр байна. Ийм үйлдэл хизээч бол гаргуулмааргүй байна. Энэ дээр тэгээд тэр багийн иргэдийн нийтийн хурлын дарганаас гар үсэг зурсан гэж яригадаад байгаа. Энэ бол тэгтээ хууль шүүхийн дагуу бол хэн буруутай бол шалгагдаад гараад ирэх. Энэ дээр бол ерөөсөө Call Trans компани л явуулга Call Trans компани л хийсэн ажил гэж бол ард иргэд бид нийтээрээ үзэж байгаа. Гурван төс сумын урт багийн малчин цэцгээгийн урам ондох малчтын холбооны өдөр төгсөө үеийн гишүүн хүн байна. За манай гурван төс суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 5 уул уурхай одоо ажиллаж байна. Одоо үүнээс одоо Чинхамаг 2003 онд анхудаа одоо уул уурхайг эхлүүлсэн. Үүнээс хойш одоо 15 жил ингээ тогтвортой энэ 5 уул уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Ингээд одоо уул уурхай 3 төс сумын 4-р багт одоо 4 уул уурхай нэгдэр одоо хоршин одоо ингэж ажилладаг. Энэ одоо нутаг дэвсгэр дээр 18 айлын 6700 гаруй одоо мал одоо энэ нутаг дэвсгэр дээр бичлэрдэг. Энэ 16 өрхийн одоо 70-80-аад одоо иргэн мөн адилхан одоо энэ уул уурхайн одоо энэ их тоосчлтой дуу чимээтэй ийм одоо бүсэд одоо амьдарч байна. Одоо ингэж амьдарснаар одоо малын эрүүл мэнд, хүний эрүүл мэнд, одоо малын бэлчээрийн ургамал одоо бүх одоо тоосчлтонд өртсөн. Ингээд одоо мал бол ердөөсөө уушиг бол эрүүл уушигтай мал бол ерөнхийдөө байхгүй болсон юм аа. Ингээд одоо ер нь уул уурхай олноор байснаар агуур өгөөж ашиг гэж байдаггүй. Малын эрүүл мэндэд хороор сөргөөр нөлөөлж байгаа зэрэгцээ одоо хүндэж хүртэл одоо асар ихээр нөлөөсөн байгаа. Ингээд Чинхамаг анхудаа нэгдээд одоо их урт гүн нүх ухсан энэ нүхэндээс их шүүрлийн ус гарснаас одоо 2 сайхан хүүхдийн амь хүртэл эрсдэж байсан юм удаатай юм аа. Ингээд зэрэг одоо энэ уул уурхайн хор хөнөөл уул уурхайнуудын хор хөнөөл гэж бол маш их байна. Ийм учраас одоо дахиж одоо манайх энэ 3 төс суманд одоо уул уурхайгаа нээлгүүлмээргүй байгаа юм. Бидэнд одоо үр өгөөж гэж алга 3 төсчүүд ямар байдалтай байсан тэр л байх байдаг байдлаар одоо
байсаар л байна, байх ч болох юм байна. Ингээд одоо биднээс уух усгүй, нутаглах, нутаггүй ийм л одоо гурван төсчүүд болж хувирч байна. За бид нар 3 дэсээс ноён ороод ноёноос одоо Баян далаа орох гэж явж байна. Тэгээд Сүвтийн илс гэж одоо жижиг тэрэг гарахааргүй газар ямар ч сайн пүүжигээ маань гараад явж байна. Тэгээд энэ замд нэг ганц худаг энэ худгийг шалгаад үзье гэж бодлоо. Энэ говийн ус ер нь татарж байгаа байхгүй болж байгаа гэсэн учраас өө байж тээ. За энэ хаваагаар ус татах. Энэ уурхаагаас нэлээд хол болохоор маш гоё цэнгэг. Ер нь нэлээд гүн худаг байх шүү. Энэ хүний одоо хамгийн усуул чандам нэртэн гэдэг. Тэгээд энэ ус л одоо газрын гүний энэ ус л одоо ер нь ширэхэд тун ойрцсон байна да. Уран дэс суманд бол газрын хэвлийн гүний ус бол бүгдээрээ энэ дэлхийд дахин бүгдээр хоорондоо холбоотой. Тэнд нэг хэсэг нь ухаад дуусах чахад бол тэгээд энэ хавьяар ширэгжлэг ойлгож энэ татраал байгаа. Гоё ус. Унаа. Усуул чандам нэрдэн усаа хайрлаараа монголчуудаа 2020 он гэхэд Монгол улсын цэвэр усны нөөц ер нь дуусч байгаа шүү. Удахгүй усаа худалдаж авах цаг ирэх үедээ харангад дэлдээд ихэс юу хөө тэгээд уул уурхайгийн эсрэг одоо хариуцлагатай уул уурхайг эрхэлж угсан болоод нөхөө болж нөхөн сэргээлт хийж гол усыг хайрлаач яа гэж уриалмаар. Гэртээ харих зам хамгийн сайхан. Гэртээ харж байна. Хамгийн гол нь өнөөдрийн нээс нэвтрүүлэг та бүхэнд амлсан ёсороо түрүү жил талигаж лавг сөмбөрлийн хамгаалж байсан тос тосон бомбын нуруу ухуулсан байна уу, ухуулаагүй байна уу, ухах гад байж гинүү гэдэг бодит байдлыг сурвалжлаад бид 1000 гаруй километрээ одоо буцаад гэрийн зүг явж байна. Тэгээ хэлсэн амдаа ямар ч байсан хүрч байна. Тэрэндээ сэтгэл хангалуун байна. Тэгтээ хамгийн гол нь очиж үзсэн дүр зураг бол аимшигтай. 3 тис сум бол үнэхээр аимшигтай хүнд байдалтай байна. Тэр малчт нь бас нэлээд сайн ярьсан баг үзэж байгаа хаа тавх. За гол усаа хайрлаарай гэж хэлье.
За үзэгчдээ Өмнө Худлын дэс нэвтрүүлэг Өмнөгов аймгийн 3 суманд тос тосон бомбын нуруу гэж тархан заацсан газрыг одоо угсан өвгөө өгч байна гэсэн мэдээллийн дагуу яваад үнэн бодит байдлыг нүдээр үзэж биеийг одоо очиж хараад ард түмнийхээ нүд чих болоод буцах замдаа 70 зодод сумын Ёлын ам хэмээх ийм сайхан үзэсгэлэнтэй байгальтай газар ирлээ. Тэгээд одоо ингээд мөсөн энэ өвөржин зунжангаа үл 4 жилийн дөрөв л ингээд мөстэй байдаг гэж байна. Ер нь сүүлийн жилүүдэд мөсөн маш ихээр хайлж байгаа гинэ. Одоо яг энэ мөслөд цастай хэвээр байна. Тэгээд миний Монгол ямар гой үзэсгэлэнтэй юм бэ? Одоо би чи баг Монголынхаа ихэнх нутгуудаар яваад баг л Монголоо бараг тойрчлоо. Очсон газар бол ундуу алдмаар үнэхээр сайхан гой байрлал зөндөө өгч байна. Хамгийн гол нь ард иргэд бүгдээрээ их орноо хайрлаарай. Энэ сайхан үзэсгэлэнтэй байрлал хайрлаарай. Өв дээдс маань энэ байрлалыг бидэнд үлдээсэн. Бид нэр хадгалж хамгаалаад үр хождоо үлдээх ёстой. Байгаль дэлхийг хайрлая. Миний Монголын газар шорноос бурхан гүйсэн ч бөөгөө